Монгол улсын байгаль орчин аялал жуулчлалын яам, Япон улсын ядуурлыг бууруулах сан, Азийн хөгжлийн банк, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төсөл үзүүлж байна. Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банк, байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хамтран гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах Мон 9189 төслийг нийслэлийн сонгины хайрхан дүүргийн 6-7 дугаар хороод Баян зүрх дүүргийн 27 дугаар хороонд хэрэгжүүлж байна. Төслийн үр нөлөөгөөр гэр хорооллын бүсэд нийгмийн эрүүл мэндийн нөхцөл сайжирч хөрсний бохирдол буурна. Төслөөс хүлээж байгаа үр дагаврын хувьд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг гэр хороолд нэвтрүүлэх болон хүний хаягдал ялгсаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах загвар үйл ажиллагаануудыг туршин хэрэгжүүлж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ бас өмнө 2-3 жил судалгаа хийсэн. Үүний үр дүнд одоо Баян зүрх дүүргийн 27 дугаар хороо, сонгины хайрхан дүүргийн 6-7 дугаар хороог сонгон ажиллаж байна. Энэ хүрээнд нийтдээ нэг 600 одоо суурийн нэвчлэлтгүй нөхөн жорлон, 900 нь бол одоо эко бордо, эко сан байгууллагын жорлон хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Төслийн явцад одоогийн байдлаар бол нэг сонгины хайрхан дүүргийн 6-7 дугаар хороо, Баян зүрх дүүргийн 27 дугаар нийтдээ нэг 200-д орчим сайжруулсан ариун цэврийн байгууллагыг суурилуулад байна. Тэгээ үүний үр дүн бол ард иргэд их сайн мэдэрч байгаа. Ялангуяа энд судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын нийт одоо гэр хороолд амьдарч байгаа судалгаан тамгцсан хүмүүсийн тоос үзэхэд 80% нь бол одоогийнхоо одоо нөхөн жорлонд сэтгэл хангалуун бус байна гэсэн юм тооцоо судалгаа гарсан. 60% нь бол ойрын 2 жилдээ багтааж ариун цэврийн байгууламжийг сайжруулах ажил хийхээр хүсэж байгаагаа бас илэрхийлсэн байгаа. Төсөл хамрагдсан аялал өрхүүдийн хашаанд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг барьж өгсөрч байна. Төслийг хэрэгжүүлэх нэгжээс 2018 оны 11-р сараас эхлэн сайжруулсан ариун цэврийн байгууламжийг төсөлд хамрагдсан аялал өрхүүдийн хашаанд өгсөрч суурилуулах ажлыг хэрэгжүүлж байна. За манай төсөл бол Улаанбаатар хотын 2 дүүргийн 3 хороонд хэрэгжиж байгаа. Төсөл хэрэгжих хугацаанд бид нар нийтдээ 1500 ширхэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийг тус 3 хороонд барьж байгуулах ажлыг хийж байна. За өнөөдөр бол бидний хийж байгаа ажил бол нэвчлэлтгүй суурин нөхтэй MNS 5924 2015 стандартын нэгэн хувилбарыг хийж турших ажиллагаа юм а. За төсөл хэрэгжилтийн явцад бол нэвчлэлтгүй суурин нөхтэй өөрөөр хэлбэл бидний сайн мэддгээр сорулдаг нөхөн жорлон хийх ажиллагаа эхнээс нь ахгуулаа дуустал нь газар дээр нь хийж туршиж үзлээ. За энэ хугацаанд бол зарим нэгэн хүндрэл бэрхшээлүүд гарсан бөгөөд үүний нэг нь бол хөрс бэлтгэх ажиллагааг ард иргэд өөрсдөө хийж гүйцэтгэх ёстой. За энэ ажил бол ард иргэд ямар зүйлүүдийг анхаарах ёстой вэ гэдгийг бидний энэ өнөөдрийн үйл ажиллагаанд тодорхой харагдах болно. За өнөөдрийн байдлаар бол нийтдээ 600 орчим нэвчлэлтгүй суурин нөхтэй нөхөн жорлонгуудыг тус 3 хороонд барьж байгуулах ажил эд хийгдэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь аялал өрх орон нутгийн засаг захиргаа олон нийтийн хамтын оролцоон дээр түшгэлэн хэрэгжиж байгаа тул өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах арга ажиллагааны талаарх бүрэн мэдлэг мэдээллийг өргөн хүрээнд бодитойгоор өгж байгаа чухал ач холбогдолтой ажил болж байна. Төсөл хэрэгжиж байгаа хороодын газар зүйн нөхцөл байдал, цаашлаад аялал өрхийн хөрсний төлөв байдал, өөрийн онцлогтой тул байгууламжийг өгсөрч гүйцэтгэх ажилд маш олон бэрхшээлүүд тулгардаг хэдий ч тухайн нөхцөл байдалд хэрхэн дүгнэлт хийж ямар арга хэмжээ авах талаарх мэрэгжлийн байгууллагын зөвлөгөө зааварчилгааны үндсэн дээр өгсөрлөлтөй суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Манай төслийн хэрэгжих хорооны нэг бол Баян зүрх дүүргийн 27 дугаар хороо юм. Тэгэхээр өнөөдөр бид нар тус хорооны сэлб орчмын айл дээр барилгын ажлынхаа гүйцэтгэлийг хийж байна. За өнөөдөр өгсрөл суурилуулалтын ажил хийж байгаа энэ айл бол Баян зүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн баясгалан гайх юм. Эднийх болохоор 7 ам бүлтэй. За энэ байршилтай суушаад амьдраад 10 гаруй жил болж байгаа. За хуучин ариун цэврийн байгууламжийн хувьд бол дүүрсэн нэлээд одоо хүндрэлтэй шинэ ариун цэврийн байгууламжийг одоо барихыг хүсэж ирсэн ийм айл байгаа. Нол одоо барихад бол нэлээд хүндрэлтэй манай дээр одоо 3 хоног ажиллаа, машин техникч одоо том машин техникээр авахгүй газрын одоо бэрхшээл дээр нь маш олон одоо хүмүүс
хүч чармаалтаараа бид нар одоо энэ сайхан нойлтой болж байна. Ер нь бол цаашид бол иргэд маань нойлоо одоо ухчаад бэлэн байж ивэл их зүгээр юм байна гэсэн бодол одоо төрлөө. Төслийн хүрээнд суурилуулсан сайжруулсан ариун цэврийн байгууламжийг ашиглаж байгаа иргэд шинэ ариун цэврийн байгууламжтай сэтгэл хангалуун байгаа бөгөөд улмаар хашаанда тав тухтай амьдрах урам зориг нь улам бүр нэмэгдэж байгааг харахад тун таатай байна. Хөрсний бохирдлоос одоо маш их амьдэрж байна. Янз бүрийн халдвар шар өвчмөдтэй бохирдох марих тийм юм байхгүй. Хоёрдугаар нь бас цэвэр гоё учраас энэ адгаа наацх нь одоо бага насны хүүхд ороод бие зассан жилээтэй гадаа идээд бие засаад авахгүй энэ төр бийцчихдэг бас чанартай. Гуравдугаарт бол одоо энэ бүтэн бетонтсон учраас ямар ч тийм одоо курс руугаа тийм нэвчин барин ингэсэн юмрээсээ байхгүй. Тэрээсээ тэгээд дараа нь зориултын соруудын машинаар соруудаа авчих юм зориулттай учраас курсны бохирдыг бол 100 хамгааж идэж байгаа гараа маш хачаад бүгдэлтамаа. Хоёрдугаар одоо хуучин ойл одоо модон ойл чинь ингээд одоо ингээд 100 ботоор ялаа чумд шаваад ингээд байдаг. Энд бол тийм юм байхгүй. Яагаад гэвэл зэвэрхэн учраас ямар ч тийм ялаа яах юм байхгүй. Ерөөсөө сайхан зэвэрлээд ингээд хямгатай ашиглах юм бол энэ шиг хэрэгтэй ашигтай юм алга. Хоёрдугаарт энэ нойлыг бий болгосноор тэр айлын ахуй амьдэрл тэгээд тэр ашаа хорооны үзэм зэгц бүгд сайжраад нойлоод байгаад бүх юм сайжраад сайхан болоод ингээд жигдрээд эрэгтэй зэрэг хүн чинь явандаа нөгөөд ашаа хороогоо сайхан болгоё гоё болгоё гэдэг ингээд цааш нь улам сэтгээд бодоод хийвэл одоо хийх юм их байна уу. Японы засгийн газрын тусламж одоо ядуур болгосангаар манай энэ хороо энэ гудамжууд энэ сайхан одоо нойлтой болж байгаад их баяртай байна да. Энэ сайхны нойлыг одоо тавьснараа бид бүхэн баг орон сууцнд байгаа юм шиг сайхан одоо уул цэмцгэр байгаль орчноо хамгаалах одоо ийм сайхан үйлсэл одоо бид бүхнийг уриаланд удаж энэ сайхан хөтлөлийн одоо хэрэгжснээр бид бүхэн их л баяртай байна. Ер нь цаашдаа манай Улаанбаатар хотын гэхдээ одоо сонгоныхын өргөчөөтмөөс энэ сайхан нойлтой болох нь маш их зүйтэй. Тэгвэл хүн болгон ард хүмүүс одоо энийг дэмжиж байгаа нэг баяртай байна да. Төслийн нойл тавилснараа бидний бас эрүүл ахуйн үүднээс маш их тааламжтай гэж үнэлж явдаг. Хөрсний бохирдлыг маш их хамгаалж байгаа юм байна лээ. Бид нар тэгээд нэг төслийнхаа нойлд бүгд хамрагдаасаа л гэж би бодож явдаг. Ихэнх нь манаас хэсэг хамрагдсан байгаа. Төслийн нойлд байснараа бид нар цэвэрхэн ариутгал сайтай. Тэгээд тэрийг байнга соруулж яхад бол биднэрт янз бүрийн халдварт өвчин гарахгүй. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Хөрсний бохирдлыг бол 100% хамгаалж чадах ийм нойл юм байна лээ. Төслийн нойлд тавиллаа гэхэд чинь хашаандаа эмх цэгцтэй болчихж байгаа юм. Тэгээд тэр модон жорлонгаа бид нар чинь рүү устгаад тэгээд бүгд жигт тийм нойлтой байна гэдэг чинь ариун цэвэр өнгө үзэмж гэр хороолдууд их сайхан ийм нойл болгож тааруулж байгаа юм л да. Хүн болгонд ийм нойлоо тавиллаад байвал бид нар энэ чинь ахуй хэрэгцээтэй хашаандаа зай гарна, хашаагаа тойруулаад юу ч тарьж болно. Эмх цэгц маш их сайхан. Үнэр танар байхгүй агааржуулагч их сайхан юм байлээ. Тэгээ маш өндөр хэмжээний агааржуулагчтай юм байлээ. Айл болгон энэ нойлыг тавиулахад биднэрт бол болохгүй юм байхгүй юм байна. Эмх цэгцтэй боловсон. Айл болгон одоо энэ нойлыг л тавиулаасаа гэж би хүсэж байна да. За төслийг хэрэгжүүлэхэд бол тодорхой хэмжээний саад бэрхшээл байсан. Энд бол ялангуяа анхны одоо уулзалтуудын үед бол ард иргэдийн ойлголцол нэлээд буруу байлаа. Дүүрэг хорооны засаг даргын ойлголт бас тодорхой хэмжээний хэцүү байсан. Мөн одоо гүйцэтгэх компаниуд сонгон шалруулахад тодорхой хэмжээний бэрхшээлүүд гарч ирсэн. Энэ бүхний ард бол бид тодорхой хэмжээ гараад байна. Энэ талаар ялангуяа гүйцэтгэх компани одоо хийж байгаа ажлуудыг газар дээр нь таах үзэх хэрэгтэй. Нэг талаас нөгөө талаас хяналт тавьж байгаа хүмүүсүүд бас энэ талаар мэдээлэл өгнө. Эцэст энэ төслийн үр дүн хүртэж байгаа айл өрх тэгээ ард иргэдийн саналыг сонсох нь бол хамгийн чухал гэж бодож байна. Ялангуяа энэ төслийн үр дүнд тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн амьдрах орчин сайжирсан, эрүүл аюулгүй орчинд амьдарч байгаа нэг талаас сайн. Нөгөө талаас тухайн орчинд одоо хөрсний бохирдол буурч байгаагаар үнэхээр одоо ач холбогдолтой төсөл гэж бид ойлгож байгаа. Төслийн хүрээндээ цаашид иргэд өөрсдөө байгаль орчинд ээлтэй сайжруулсан ариун цэврийн байгууламжийг барьж өгсөр гаргаж байгаа талаар болон бусад олон чиглэлийн мэдлэг мэдээллийг өгөх арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Иймхүү төсөл хэрэгжснээр гэр хорооллын хөрсний нянгийн бохирдол буурч
иргэдийн эрүүл мэндийн нөхцөл байдалд эерэг үр дүн авчрах болно. Мон 9189 төсөл